Сайн байцгаана уу хүлчин бүсгүүчүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхэндээ цувралаар хүргэдэг энэ удаагийн подкастын дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр хил хамгаалалт байгууллагын хэмжээнд нийтдээ 3000 гаруй эмэгтэйчүүд одоо ажиллаж амьдардаг. За тэдгээрийн 89.9% нь бол ингээд гэр бүлээр ажиллаж амьдардаг гэсэн юм статистик тоон мэдээлэл бол манад байдаг. За үүний 60% нь залуу гэр бүлүүд буюу одоо 18-аас 35 насны залуучууд одоо яг хил дээрээ гээд гэр бүлэрээ ажиллаж амьдардаг. Тэгэхээр яалтчгүй эндээс гэр бүл рүү чиглэсэн ялангуяа одоо хилчин залуучууд руугаа хандсан тийм ээ гэр бүлийн харилцаа, хувь хүний хөгжлийн чиглэлээр ялангуяа хүүхдийн хүмүүжил, боловсролын чиглэлийн иймэрхүү сэдвүүдээр бид нар одоо энэ подкастуудаараа дамжуулаад цуглаар хүргээд байгаа. Тэгэхээр энэ удаагийн подкастын сэдэв бол хүүсийн ялгаатай байдал хосуудын харилцаанд нөлөөлдөг гэсэн сэдвийн хүрээнд ярилцахад бид нар зориулсан байна. Ялангуяа гэр бүл гэдэг бол нэг талаас эмэгтэй хүн тийм үү? За нөгөө талаас эрэгтэй хүн хоёр ингээд нийлж байд сая гэр бүлийг бий болгож байгаа. Тэгэхээр яг энэ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд яг ямар ялгаанууд байна уу? За энэ ялгаа нь нөгөө хосуудын харилцаанд яг яаж нөлөөлдөг вэ? Мэдээж нөгөө хосын харилцаа гэдэг маань юугаар томьёолж хэлээд байгаа гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүний харилцааг яг нөгөө хосын харилцаа гэж ингэж хэлж байгаа тийм. А гэр бүлийн харилцаа гэхчүүл арай өргө утгаараа авчин нөгөө гэр бүл дотор байж байгаа аав ээж хүүхэд гэсэн ингээд харилцаанууд орж ирнэ. А тийм учраас одоо хосын харилцаа гэж бол авч үзээд байгаа тийм. Тэгэхээр мэдээж нэг талаасаа эрэгтэй нөгөө талаасаа эмэгтэй хүн хоёр байгаа учраас тодорхой хэмжээний ялгаанууд бол энэ дээр байна гэж үздэг. Гол нь тэр ялгааг бид нар таньж мэдээгүйгээс болоод зөрчил үүсдэг. Тэгээд тэр зөрчил өөрөө хосын харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж бол үздэг. Мэдээж хосын харилцаанд бол маш олон одоо хүчин зүйлүүд бол нөлөөлнө. Тэр хүчин зүйлийн нэг нь бол ялцчгүй нөө хөөсөөс хамааралтай ялгаа нөлөөлөл үзүүлдэг гэж үзэж байна. Тэгэхээр одоо юу гэдэг маш олон ялгаануудаас нэлээд одоо түгээмэл их одоо тод илэрдэг ялгаа бол нөгөө хэл ярианы ялгаа гэж үздэг. За энийг юу гэж юм гэхээр эмэгтэй хүний хэл ярианы төв нь эрэгтэй хүний хэл ярианы төвөөс 11%-аар одоо илүү юм том байдаг гэж үзээд байна. За энэ ялгаа нь өөрөө үйлдэл дээр ямар одоо ялгаатай байдлыг үүсгэж чинь гэхээр эмэгтэй хүн өдөрт 20,000 үг ашигладаг юм байна. Харин эрэгтэй хүн болохоор өдөрт 7,000 үг ашигладаг. Тэгэхээр нөгөө төв нь их нь хэмжээ ялгаа нь өөрөө үйлдэл дээр ийм зөрүүтэй байдлыг бол үүсгэдэг гэж үзчихэж байгаа. За тэнгууд хэдүүлээ ингээд бодохоор одоо эн чинь нөгөө амьдрал дээр яг яаж илэрч юм гэхээр ажил тараад эхнэр нөхөр хоёр гэртээ очлоо. Тэнгууд эмэгтэйгийн хувьд нөгөө 20,000 үгээ ашиглаж дуусаагүйгээр гэртээ хайрдаг гэсэн үг тий. Өшөө одоо ярих хэрэгцээ ихтэй гэртээ хайрч чана. Гэтэл эрэгтэй хүний хувьд магадгүй нөгөө 7,000 үгээ бүгдийг нь ашиглаад дууссан. Ер нь бол өдрийн ярих ноон дууссан ингээд гэртээ хайрч байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр нөгөө эмэгтэй маань 20,000 үгээ ашиглаж дуусааг учраас ярмаар байдаг. Яриад идэг хөргөжлүүлэл ингээд яриад тий өдөр болсон үйл явдал одоо ажил дээр болсон юм тий хүүхдүүдтэйгээ тухай ч гэдэм өөрөөсөө эсвэл нийгмийн өнөөдөр сонсон нэг мэдээлэл ч гэдэм одоо ярих сэдв болсон дээ тий яриад идэг. Гэтэл нөхрийн хувьд нөгөө үгийн одоо норм дууссан учраас ярихгүй илүү зүгээр ингээд сонсоод байгаад байдаг. Буцаж нөгөө хариу үйлдэл ярихгүй байх байдлаар энэ ялгаа бол хосын харилцаанд илэрч гарч ирж байна. За тэгэнгүүт нөгөө эмэгтэй хүмүүс маань ярьж байгаа учраас хариу одоо хүсэн шүү дээ нөгөө хүнээс тий харилцаа яриаг хүсэнгүүт ярихгүй байнгут энэ дээр зөрчил үүсч. Чи намайг сонсохгүй. За чи ямар зөрчлүүд байж болох вэ? Одоо ямар буруу ойлголтууд байж болох вэ? Тэгэхээр сонсохгүй байна, анхаарахгүй байна. Магадгүй юу гэдэг чи хайргүй учраас надтай баг ярихгүй байна гэдэг хүртэл одоо юм төөрөгдөл гарч болох байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө одоо ялгаатай байдлын нэг аюул том илэрэл гарч ирж байгаа. Бас нэг хэл яриан дээр нэг ялгаатай байдал нь эрэгтэй эмэгтэй хоёр хүсэн дээр тархины дээр хэл яриа хариуцж байгаа хэсэг нь арай өөр бүтцээр зохион байгуулагдсан. Эмэгтэй хүмүүс сая хэлсэнтэй Батбаяр маань илүү их үг ашигладаг буюу илүү их үгээр ярьдаг хэрэгцээ байж байдаг.
А дээрэс нь эмэгтэй хүмүүс яах гэж юу нэ гэхэд эмэгтэй хүн яриагаараа сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлж байдаг. Энэ одоо ингээд маш их одоо дэлгэрэнгүй ярьдаг, детальны ярьдаг, тэ айгүй ингээд бүх юм ингээд айгүй сайн задлж ярьж байдаг. А тех болгондоо маш их үг ашиглан дээрэс нь тэнцээ өөрийнх нь сэтгэл хөдлөл мэдрэмжүүд явж байдаг. Тэр надад таалагдсан. Тэгсэн чинь ингэсэн чинь тэр ингэсэн чинь намайг тэгсэн чинь тэр өстэй амар сонирн байсан шүү дээ. Ингээл тэнцээ дандаа сэтгэл хөдлөл мэдрэмжүүд байж идэг. Тэгэж альва юмыг дүрсэлж ярих тач тухайн өдрийнхөө үйл явдлыг ярих тач хамаагүй эмэгтэй хүн тэнцээ мэдрэмжүүдээ илэрхийлж, сэтгэл хөдлөлүүдээ илэрхийлж идэг. А гэтэл эрэгтэй хүн яах гэж ярьдаг гол зорилго нь зүгээр л асуудлыг шийдэх гэж үр дүнг тодорхойлох гэж өөрийгөө илэрхийлэх гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө ярьж байгаа зорилгууд нь өөр болчих шүүрүүд байна. Тийм. Тэгэхээр ингээ хоёр юм ярихаар нөхөр бол одоо хосууд байлаа гэж бодоод нөхөр нь одоо ямар нэгэн асуудал байхад ингээ шийдчихдэг. Тийм өгвөл гэсэн байхад тэр одоо хангалттай тэрийг ингээл яагаад ингэж юу яавал дээр байсан бол 2 дахь 3 дахь санал нь юу байсан бол тэр юу гэж бодсон бол гэж юусаа боддоггүй тийм өгвөгээ шийдчихдэг. А тэгэхээр эрэгтэй хүний хэл яриаг ашиглаж байгаа зорилго нь өөрөө бас эмэгтэй хүнийхээс ялгаатай болчихж байгаа юм. А гэтэл эмэгтэй хүн тэнцээ нөгөө сэтгэл зүйн буюу хэрэгцээг хангах гэдэг. Гэтэл нөгөө их ярианы явцад нуршуу ярьж байгаа нь нуршуу байж болно. Гэхдээ тэр хүний хувьд мэдрэмжийг илэрхийлж байдаг. А эрэгтэй хүмүүс одоо хэл яриагаараа мэдрэмжийг илэрхийлдэг байна. Илэрхийлнэ гэхдээ эмэгтэй хүн шиг тийм их хэмжээгээр. А тэгээд ирэхээр ялгаагүй нөгөө яг хэрэгцээнд хангагддаг болчихно тий. Эмэгтэй хүн бүх мэдрэмжээ илэрхийлгээд одоо нөгөө яг хов ярина, дими ярина гэдэг тэр ч байсан хамаагүй эмэгтэй хүнд ер нь ярих айгүй хэрэгцээтэй байна. А тэгээд дээрэс нь эмэгтэй хүн ярихад яадаг вэхээр ярихад маш их ингээд амаар үйлдэл хийж болохоор шүлс ялгарна тий. Шүлс ялгарна гэдэг чинь өөрөө стресс тайлах буюу нөө стрессийг үүсгэдэг кортизол гэдэг даавар байдаг. Тэрийг биеэс гадагшлуулахад бас өчүүхэн төдий хувь нэмэр оруулждаг. Тэгэхээр эмэгтэй хүн ингэж ярихаар яг нэгд яг сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлээд юу гэж бодсноо ярьцдаг. Тэр өстой тийм онцгүй байсан намайг тэгсэн штэ энэ төр гингүүд ингээд хүн хэлжүү тайвширчдаг. Тэгэхээр мэдрэмжээ илэрхийлэн дээрээс нь өөрөө тайвширчин гэдэг чинь тэр ямар нэгэн байдлаар стресс гэдэг зүйлээсээ баг зэрэг яг ангилж чинь гэсэн. А гэтэл нөхөр болохоор тэгж их ярьдаггүй. А нөхөр дээр ярих юм бол стресс тайлагдах уг нь бол тайлагдана. Ялгаагүй шүүс ялгарч байгаа учраас. А гэтэл нөхөр угаасаа нөгөө ярьдаггүй. Тэгээ баг ярьдаг болохоор тийм хэрэгцээ шаардлага баг байдаг болохоор их нэрийг нөгөө ойлгох тал дээр бас нэг ойлголцлын ялтай гардаг. Чи намайг ойлгохгүй, чи сонсохгүй ингэж ихнэр хэлдэг. Яагаад гэвэл эмэгтэй хүн үнэхээр тэр хэрэгцээ байж байгаа юм. А гэтэл эрэгтэйд нь тийм хэрэгцээ байдаггүй болохоор яг тэрнтэй дэмжлэгтэйгээр харилцаараа болж чаддаггүй бас яг энэ хэл яриа оролцсон асуудал дээр эмэгтэй эрэгтэй хүмүүс одоо маргалцсан ч гэсэндээ эмэгтэйчүүд их үг хэлээрээ те айгүй олон баялаг хэлээр ярина шүү дээ. Тэгэж мэхээр эрэгтэйчүүдийн хувьд ер нь хэл яриан дээр эмэгтэй хүмүүнийг одоо хит ашигладаг гэдэг одоо шүүмж өгдөг. А нөгөөдөл нь болохоор натаа харилцан ярихгүй гэсэн шүүмж өгөх. Үл ойлголцол үүсгэх талтай. Тэгэхээр энэ нь угаасаа биологийн хувьд ингээд бүтцсэн юм байна. Гэдгийг айгуу сайн эрэгтэй эмэгтэй хүмүүс маань ойлгох хэрэгтэй. Угаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүс маань хэл яриа ашиглах болон зорилго болоод хэрэглээний хувьд ялгаатай юм аа. Нэг одоо ингээл тогтчихсан ялгаа гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эсвэл тэгвэл энэ үгийн ялгаатай байдал гэж сая ярьж штэ. Тэгвэл яг энэ ялгаатай байдлыг нөгөө гэр бүлийн осуудын харилцаанд илүү эерэг байдлаар ингээд одоо хэрэгжүүлэхийн тулд тий магадгүй гэр бүлийн харилцааны дээр сөрөг одоо зөрчлүүдийг ингээ арилгахад ямар одоо шийдлүүд үйж болох вэ? Харилцан тийм мэдээж нэг нь л одоо ялгаатай юм чинь нэгдүгээр хамгийн одоо бидний одоо өгж байгаа мэдээллийн дагуу ч гэсэндээ энэ ялгаатай юм гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тийм угаасаа л ялгаатай юм байна. Энийг одоо тэр тархины бүтцийг бид нэр угаасаа л одоо өөрчлөх боломжгүй юм чинь ялгаатай гэдэг эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа бүр тэрийг автоматар хүлээн зөвшөөрөх ёстой. А тэгэнгүүт эхнэрт хэрэгцээ байгаад байгаа юм чинь нөхөр тэрийг гүйцэтгүүлж амжихгүй юм тийм. Тэгэнгүүт тэр хэрэгцээг нь хангуул өөрөө чадахгүй өөр хүнээр хангуул буюу ижил хүсний хүмүүс найз нөхөдтэй гаргаа уулзуулаад тийм тэр эмэгтэй хүний хувьд ярих хэрэгцээ өндөр чухал байдаг. Тэрнгүүр маш их эмэгтэйчүүд шийддэг. Тийм болохоор эхнэрийг ойлгоод 7 хоногт нэг удаа найз нөхөдтэй буюу ижил хүснийтэй нөгөө ялгаагүй ярих хэрэгцээтэй байгаа ш нөгөө эмэгтэйчүүд нь тэр хүмүүстэй уулзуулаад цагийг гаргаад өөрт нь зориулаад тэр хэрэгцээг хангах цагийг өгч байгаа хэрэгтэй. Үгүй хамгийн энгийн арга нь бол энэ байхгүй тийм. Тэгэх юм бол эмэгтэй тэнцээ очиод яг адилхан бүр ингээд завсаргүй ярьдаг хүмүүстэй уулзаад хамаг хэрэгцээг хангаад ирсэн нөхөр дээр ирчээл ингээд авах шаардлага байхгүй болж байна. А нөхрийн зүгээс яг энэ дээр дэмжлэг үзүүлнэ. Тэртээ тэргүй өөрөө хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тохиолдолд
эхнэрийгээ тэр одоо тайван амгалан найз нөхдөйгөө уулзаад тэр хэрэгцээг хангах боломжийг нь бас өгөх хэрэгтэй. Тийм. Хамгийн энгийн арга одоо ер нь хин хийж болохоор л асуудал байгаа байхгүй юу? Ингэсэн байхад аль нэгэн талаас нь зөрчил ирэхгүй, асуудал ирэхгүй, тийм намайг тоосонгүй илүү их ярьлаа гэсэн ямар нэг юм шүүмж ирэх нь багч байгаа. Тэгэхээр угаасаа сэтгэл зүйчдийн зүгээс ч гэсэн тийм зөвлөмж өгдөг. Эмэгтэй хүн ижил одоо өөрийнхөө хүсний найз нөхдөйгөө 7 хоногт нэгээс дээш удаа ер нь уулзах шаардлагатай. Нөгөө талаас эмэгтэйчүүд маань өөрснөө бас яг гэр нөгөө нөхөр өөршиг нь ярихгүй байгаад өөршиг нь хариулт үзүүлэхгүй байгааг бас зүгээр хүлээж авах хэрэгтэй болчихж байна. Одоо ингээд зөвлөгөө авч байгаа ч гэдэм юм уу сургалтын сууж байгаа эмэгтэйчүүдийн ярианаас юу харагдав гэхээр нөхрийгөө яг өөршиг нь ярихгүй, яг өөршиг нь хариулт үзүүлэхгүй болохоор нь надад буруу байдлаар тайлбарлаад байдаг. Тэр нь жишээ нь юу гэдэг намайг анхаарахгүй байна. Магадгүй бүр заримдаа ингэж байна штэ. Надад хайргүй юм шиг үлээ. Надтай нэг ярьдгүй штэ. Нөгөө хариу ярихгүй байгааг нь хүртэл хайртайгаа холбож хүртэл хандуураад байгаа. Тэгэхээр надад хайргүй ингээд харчгаар чинь тэнд харилцааны зөрчил үүсэх нь гарцааг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд маань өөрснөө бас нөгөө эрэгтэй өмнө ойлгох хэрэгтэй жаа. Тэр онцлогийг нь илүү мэдээд мэдрээд тэгээ өөр дөр нөгөө хэрэгжилжүүл гэр бүлийн зөрчил маягаа болсон гэдэг. Тодорхой хэмжээгээр. Ашиглах үеийн цөөх юм аа гэдэг ойлгосон шүү дээ. За тэгэхээр хэлээрээний хувьд нэг юм ялгаа байдаг. Өөр бас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд өөр ямар ялгаа гэж болох вэ? За нэлээд одоо яг ялангуяа хосын харилцаанд нэлээд түгээмэл орж ирж ялгааг үүсгэж байдаг дараагийн ялгаа бол одоо санах хойно ялгаа гэдэг зүйл гарч ирдэг. За энэ маань мөн ялгаагүй тархитай холбогдож тайлбарлагдана. Эмэгтэй хүний одоо санах хойно тэр төвийн хэсэг нь одоо төв нь эрэгтэй хүнийхээс арай илүү том байдаг гэж үздэг. Тэгэхээр энэ маань яг үйлдэл дээр яаж юм гэхээр нөгөө эмэгтэйчүүд маань илүү их зүйлийг нөгөө одоо дурсамжуудыг хадгалж идэг. Тэр дундаа илүү юм нөгөө сэтгэл хөдлөл орсон дурсамжуудаа илүү юм хадгалаад байдаг тийм. Сайн сандаг. Тий хамгийн анхны болцооч гэдэг юм уу те эсвэл одоо анхны хүүхэд төрсөн өдрийн одоо тэр өдөр ямар цаг агаартай байсан ч гэдэг юм уу те тэгэл бүх хүний төрсөн өдрийг мэдчихэдэг. Ойнуудаа мэдчихэдэг. Танилцсан өдрөө санаж байдаг тийм. Тэр зүйлүүдээ бүгдийг өөрөө ингэ санаад байдаг. Тэгээс санаж байгаа учраас мэдээж яг тэгэхээр нөгөө эрэгтэй хүмүүнийх болохоор арай жижиг учраас одоо баг мэдээлэл авч байдаг гэдэг нь ялгаа үүсчихэж байна. Тэнгүүд нөгөө эмэгтэйчүүд маань эрэгтэйгээ яг өөрсгөө тэр болгоныг санджах ёстой гэдэг ингээ хүлээчихэж байгаа шүү дээ. Хурмынхаа санджах ёстой, тэр анхны болцоогоо санджах ёстой гэж бодоод байж байгаа. Тэнгүүд нөгөө эрэгтэй хүн санахгүй тэр юм тий. Яалаа нэрээ юу илээ гэдэг ингээ магадгүй бүр сануулах гэх өнөөдөр ямар өдөр вэ гэдэг асуухт нь хүртэл бүтэн сөөдөг шээ гэд хариулж авч шинэ тий. Тэнгүүд дахиад яг энэ дээр юу бас гарч ирдэг гэхээр санахгүй байгаад нь гомдоддаг. Тэр мэдээллүүдийг санахгүй байгаад нь гомддог. Анзаарахгүй байна, тий хайхарахгүй байна, ач холбогдол өгөхгүй байна. Магадгүй дахиад нөгөө нэг хайртайгаа холбогддог тий надад тайрахгүй болохоор ч гэдэг юм уу эсвэл чухал биш болохоор энэ хүний хувьд анх танилцсан өдөр нь чухал биш байна эсвэл хорны өдөр нь чухал биш байна гэдэг ингээд ойлгоод идэг. Гэтэл энэ бол бас яаж нэгээр нөгөө санах хойтой холбоотой ялгаа нь гарч ирээд чинь. Тэгэхээр магадгүй нөгөө эхнэр хүний зүгээс илүү нөгөө хүлээлттэй байгаад идэг тийм нөхөр одоо энийг мэдчих хэвээр санаж байгаа хэвээр магадгүй өнөөдөр ингээд манай хүн тий одоо юу гэдгийг тийм билээ. Гинтийн бэлэг ч юм уу надад ингээд магадгүй ингээд энийгээ дурсан санаад ингээд бид хоёрын дунд энэ өдөр бас нэг арай өөр байх байсан байх гэсэн хүлээлттэй байж идэг. Гэтэл одоо нөхрөө нөгөөдгөр үндээ санахгүй бас тэр мартцсан байж болно ш. Тэгэхээр юу гэдгийг нөгөө хүүхнүүдийн хувьд бүсгүүчүүдийн хувьд маань яг эрэгтэйчүүдийн санах ойн яг энэ юун дээр тий одоо ялгаатай байдлыг бас илүү хүлээн зөвшөөрөөд угсаал цаанаасаа физиологи, биологийн хувьд ийм байдаг учраас одоо тэрийг заавал нөгөө өөрийнхөө хүснээр тэр нөгөө хүлээлтийг одоо хүсээд авахгүйгээр бас ойлголцох ёстой шүү л гэдэг санаа бас эндээс гарч ирж байна тийм ээ. Тэгээд нөгөө яг ялгаагүй нөгөө хэл яриад ялгаа эмэгтэйчүүд юуг илүү их тогтоодог гэхээр сэтгэл хөдлөл мэдрэмж орсон юм аа л илүү тогтоочдог. Эрэгтэй хүн ерөөсөө тэгж сэтгэл хөдлөл орсон онцгой дөр байсан тэр шиг ер нь тогтоодоггүй. Яг ямар чухал байсан гэдгээр нь л тогтоод ирэн бэлдэг. Эмэгтэйчүүд болохоор өөрийнх нь хувьд
амар баярлуулсан, үнэхээр хайртан байсан, эсвэл маш их гомдсон. Энэ тохиолдлууд айгүй сайн санаж идэг. Тэгээд санахтаа зүгээр санахгүй бүтнээрээ санах өгөхөөр нь тийм цаг агаарт байсан, тийм хувцамжсэн, бараг хажуугаар тийм хүн явж исэн чи би тэгжсэн гэдэг нэг бүр бүх үйлдэлтэй бүр ингээд детальны санаж чаддаг. Тэгцмэ тэрэнд нь сэтгэл хөдлөл юм а тэр тухайн үйлдэл нь айгүй тийм өөрийнх нь хувь чухал буй сэтгэл хөдлөл орсон таатай байсан тохиолдолд айгүй сайн сандаг. Эрэгтэй хүн болохоор яг тэрийг сэтгэл хөдлөл орсноор нь гэж ирэмбэлж санаж чаддаг. Шаардлагатай шаардлагагүй чухал бишээр ингээл айгүй ерөнхийд нь ангилчдаг. Тийм болохоор одоо тэр Очи минь хормын өдрийг санчлаач хизээ надад хайртай гэж хэллээ энэ төр гээл тэ нэг 20 жилийн дараа гинт асуугаад нөгөө эмэгтэйчүүд бол үнэхээр санаад байгаа байхгүй. Яг л тэдний хувьд үнэхээр тэр айгүй гоё мэдрэмж өгч ийсэн болохоор мэдрэмж орчингууд айгүй сайн хадгалагддаг. Гэтэл эрэгтэй хүн мэдрэмж орсон мэдээж тухайн үед мэдрэмж байлгүй л яг хөө. Гэхдээ мэдрэмж орлоо гэдгийж бат хадгалагдана гэсэн ойлголттой. Эмэгтэй шигээ хадгалахгүй гэсэн. Тэгэхээр нэгэнт ийм ялгаа энэ бол одоо тогтцсон ялгаа гэсэн. Тэгэхээр үүндээ зориулаад тим юм хүлээхгүй байна. Яг нэггэж хэлснээр тийм энэ дээр нь энэ онцлогт нь тааруулаад энэ хүлээлтийг одоо энэ нөхрөөс хүсээд тийм гомдоо тонирхаад байх ер нь бол онцгой шаардлага байхгүй. Харин ч өөрөө илүү санаачлаа тийм биз тийм. Үнэхээр тэр өдөр одоо чухал гэж сануулах хэрэгтэй бол календар дээр тавиад тийм гэртээ ингээд дугуулад угаасаа тэмдэглээ тэрийг зориулаад харахтан зориулаад сандгуумагад хараад мэддэг гэдэг байдлаар өөрөө мэдүүлж болно. Ягаад гэвэл эрэгтэй хүн тэрийг өөрөө ингээд санах тохиолдол бас их ховорхон л гэдэг байх юм л тийм. Ховор учраас өөрснөө сануулах гэдэг гаргалтай явж байна тийм. Заавал ингээд санахгүй байх чинь сануулах гал тэгээ санахгүй байхад нь уурлал тийм. Тэгжсэн нь орол зүгээр энэ одоо энэ ялгаагаа мэдсэн юм чинь яг хамтраад л сайхан тэн дээр зохицуулж хийчих ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр нөгөө зөрчил маргааны үед илүү нөгөө өмнө нь болсон юм уу давтарч ярих нь эмэгтэйчүүд илүү илдэг байдаг гэж үздэг шүү дээ. Чи өмнө нь тэгсэн мэдтэй гэдэг юмыг өмнөх болсон үйл явдлыг сүлж ярих. Тэгэхээр энэ нөгөө санах ойтой холбогдох. Ягаад гэвэл яг л нөгөө мэдрэмж авахгүй юу холбогдож болно. Ягаад вэ гэхээр энэ чинь нөгөө тухайн одоо маргалдж байгаа үдшин тухайн эмэгтэй бол тэрийг ягаад гэвэл мэдрэмж орсон болохоор сандаг. Эрэгтэй хүн бол ямар ч маргааны үед нөгөө маргаан гарсан шийдвэрлэгдэггүй гэдгээл ингээл хаагаал явдаг. Эмэгтэй хүн болохоор тэр тэгээгүй учраас гомдсон байдаг. Тэр гомд дараагийнхаар хадгалагдаад яваад байдаг. Тэгэхээр нөгөө санах ойдор тэгвэл ийм ялгаанууд гарч ирж байна тийм үү. За тэгвэл магадгүй энийг одоо шийдэх бас ямар шийдлүүд гарцууд байж болох. Энэ тал дээр илүү зөвлөгөө өгөх үү? Шийдэл дээр түрүү ярьсанчлан нэг юм фантастик хүлээлттэй эмэгтэйчүүд манай л багасгаад илүү одоо урьдчилаад үнэхээр таны хувьд чухал гэр бүлээчийн хувьд энэ өдөр чухал энэ баяр чухлаа гэж аавал тэрийг урьдчилж нөгөө төлөвлөөд урьдчилж сануулаад урьдчилж яриад тий. За одоо эх 7 хоног тийм болно. Тэгвэл одоо хөрмийн ой болно тий. Эсвэл танилцсан өдөр маань болно. Хоёлаа би тэгмээрэн тий чи ямар ч гэдэг юм энийг нөгөө фантастик хүлээстэй багасгаад илүү урьдчилж төлөвлөх гэдэг л арга байж болж байна тий. Өөрөө санджаад нөгөө хүнээ санах нь үгүй юу гэж хүлээж ийсэнд орвол хүлээлтийг маш бодиттой байх л хэрэгтэй. Тэгээ дээрэс нь уян хатан тий уян хатан гэдэг чинь нөгөө нөхөртөөгөө ярилцах нь тий. Тийм болохоор хүлээлтийг энэ хүнээс маань ямар үнэхээр боломжит тий үр дүн гарч болох вэ гэдэг мэдээж нөхрөө ажиглаад мэдж байгаа шүү дээ. Тийм юм чинь хүлээжийнхаа хүлээлтийг маш бодиттой болох хэрэгтэй уян хатан байх хэрэгтэй. Өөрчилж болно гэсэн. Яг л хүлээгээ суугаад ашиг. Магадгүй өөрөө гоё санаачилж болно шүү дээ тий. Өөрөө санаачилж тий. Эрэгтэй хүнээс ерөнхийдөө тийм юм гарахгүй байх магадлал их гэж байгаа юм чинь одоо юу гэж хэлэхүүгээр бүсгүйчүүд маань өөрснөө санаачлахтай бай. Тийм имийг хүлээх шаардлага байхгүй л гэдэг зөвлөмж өгөхгүй тийм дээ. Хүлээгээд нэмэргүй. Тийм ер нь дийлэнхтэй. За тэгэхээр хүүсийн энэ ялгаатай байдлуудыг хэдүүлээ хэл яриа санах өдөр ярьлаа тий. Миний бодлоор бас нөгөө эмэгтэйчүүдийн нөгөө дааврын асуудал бас энэ хүүсийн ялгаатай байдалтай. Тэгээ ялангуяа нөгөө хосуудын харилцаанд нөлөөлж болцшгүй гэж бодож ин л да. Тэгэхээр энэ талаар та ямар бодолтой? Тэгэлгүй яг нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүүсийн чинь ялгаатай байлгаж байгаа бас нэг гол том хүчин зүйл чинь даавар өөрөө байдаг. Эрэгтэй хүнийг эрэгтэйлэг байлгадаг, эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгахад зориулагдсан тусдаа даавраад ялгарч идэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Зарим нэг даавар эрэгтэй хүнд арай бага, эмэгтэй хүнийг илүү их ялгарч идэг. Тэгэхээр энэ ялгарч байгаа даавар гэдэг юм чинь өөрөө хүний бие болон сэтгэл зүй
одоо аз жаргалтай байдал, амар тайван байдал бүр шууд нөлөөлж идэг. Хүний бид үсэж байгаа тэр 50 гаруй даавар хүний бие ингээд сэтгэл зүй ямар байх нь нөлөөлж идэг. Яг тэрнтэй адилхан тэр эмэгтэй эрэгтэй онцлог байлгаж байгаа хоёр төрлийн даавар маань ч гэсэндээ эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаатай болгочдөг. За эмэгтэйчүүдээр илүү их ерөнхийдөө давмгаа яригдах гэдэг энэ асуудал маань яагаад гэвэл эмэгтэйчүүд маань одоо юу гэдгийг хүүсийнхээ хувьд юм онцлогтой хоёр одоо төрлийн даавар ялгарч идэг. Тэр нь болохоор ямар үед ялгарх вэ? Сар болгон сарын тэмдгийн үед нэг ялгардаг байгаа. Буюу энэ үед тухайн даавараас болоод эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд өөрчлөлтөнд ортгол гэсэн үг. Тэгэхээр сар бүр нэг өөрчлөлт одоо тийм нэг одоо асуудал яригдах нь. Дараа нь эмэгтэй хүн жирэмсэн үед маш том даавар өөрчлөлтөнд ордог. Буюу зөвхөн эмэгтэйчүүдэд одоо ялгараад байгаа тэр дааврууд л гэсэн үг шүү дээ, тий. Дээрэс нь төрсний дараа хөхүүл үед тэгээд цэвэршилтэй үед гээд энэ эмэгтэй зөвхөн хүүсэн дээр байдаг онцлогтой шалтгаалаад энэ үеүүдэд энэ дааврын маш их том одоо нийлэгжилт хүний бие эмэгтэй хүний биед явагдчихэдэг. Энэ нийлэгжилт явагдангууд эмэгтэй хүний сэтгэл санааны хувьд бас докторгоо болон өөрчлөлт болно. Эсвэл одоо гомдомхон болно гэдэг бүх юмуд гарч ирнэ. Гэтэл яг хуу эрэгтэй хүнд одоо онцлогоороо тэр нь байхгүй учраас энэ даавраас үүдэлтэй сэтгэл зүйн ялгаатай байдал үүдэлтэй ялгаанууд гарч ирэхээр зөрчил гарч ирж байна. Тэгэхээр одоо энийг яг хуу нэгэнт биологийн ялгаа энэ бол тогтчихсон гэдгийг эрэгтэй эмэгтэй хоёулаа айгуу сайн ойлгох хэрэгтэй, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэг бүр одоо ингээд автоматар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүн одоо сарын тэмдэг гэж ярихад тэр хоёр даавар маань сард 4 удаа эмэгтэй хүнийг савлуулж идэг. Одоо ойролцоогоор 28 хоногийн 1 сарын 28 хоногийн мөчлөгөнгөт 4-4-өр 7-7 хоногор 4 хоног болгох очиж байгаа байхгүй. Тэгэнгүүт эмэгтэй хүн нийт ер нь одоо эмэгтэй хүмүүсийн 50-75% нь сарын тэмдгийн үед энэ одоо даавраас үүдэлтэй сэтгэл зүйн энэ одоо савлгаанд өртөж идэг. Буюу тэрийг маш их мэдэрч идэг, мэдрэг байж чаддаг. Тэгэхээр 50-75 гэдэг чинь дийлэх нь байгаа шүү дээ. Ер нь тэгэхээр сард эмэгтэйчүүд маань сарын тэмдэг эвхийн өмнөх 7 хоног болон ирж байгаа 7 хоног буюу бүхэл бүтэн 14 хоногт нь яг хуу тэр дааврын өөрчлөлтөнд ороо сэтгэл зүйн хувь савлгаатай байдаг л гэсэн. Энд эмэгтэйчүүдийн бас 50-75% нь. Тэгэхээр эн чинь одоо юу гэсэн үг юм бэ те? Сарын маань талд нь бид нэр ингэж ийм л үжиж байдаг байх юм байна шүү дээ. Энэ бол тогтчихсон одоо бидний бие физиологийн онцлог. Тэгэхээр эмэгтэйчүүд маань үүнийг ерөнхийдөө мэддэг, эрэгтэйчүүд маань ч гэсэн ерөнхийдөө юм ирэхэд хаач хаашин тийм болчдаг гэд мэддэг. Гэхдээ үүнийг одоо бүр тийм ерөнхийдөө тийм байдаг гэж мэддэг юм хүн болгонд онцлогтой тусдаг байхгүй. Жишээ нь одоо миний одоо тэр сарын савлгаа надад өөрөөр илэрдэг байхад магадгүй Батбаяр шал өөрөөр илэрдэг байх. Тийм ялгаа байгаа. Тэгэхээр үүн дээр бол яа харахгүй нөгөө ялгаатай байдал гэдгээ хүлээн зөвшөөр нэгэд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ямар ялгаа гараад байгаагаа өөрөө аягуулсан хоорондоо ярилцах хэрэгтэй их нөхөр хоёр. Энд одоо ерөөсөө ичээд ах ч юм уу нэгэд тогтцсон юм чи нуугаад ах ч юм байхгүй. Дээрэс нь энэ маань харилцаанд сөрөг байдлыг те хосуудын харилцаанд тийм таагүй уур амьсгалыг бий болгох боломжтой байдаг. Ингээл сар болгон эхнэр нь гинт нэг их ааштай болоод эхэлдэг штэ те. Тэгэл юу ч хийсэн санаанд нь эсвэл бүр сонсохгүй ингээд эсвэл юу хийвэл хэрэлдэж гээл ингээл хамаг юм шидлээл эхэлнэ. Тэгэхээр эн чин өөрөө хосын харилцаанд, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх бүрэн боломжтой болчихж байгаа. Гэтэл тухайн угаасаа л тийм юм байдгийг нь мэдж байгаа юм чин эхнэр өөрөөтэй надад ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг тийм ми толгоо өвдөд идэг үл өсөл уурах гад идэг өсөл бүр ингээл уйлмаар санагдал юм болгонд гомдол хаалга чанга хаач гот энэстэ хаалга саваа гарчлааш гэж гомдол тий тэгээд идэг тохиол тэгэхээр хүн бол ерөнхийдөө янз янзаар одоо энэ өөрчлөлт гарч ирдэг. Гэхдээ тэрийг эмэгтэйчүүд маань айгуу сайн өөрөө өөрийгөө ажиглах хэрэгтэй. Маш сайн ажиглах. Тэгэхээр эндээс нөгөө юу гарч ирж мэддэг хэрнээ яг зөв зохицуулж чадчихна уу гэсэн мэдээд байдаг. Сар болгон тодорхой хэмжээний мөчлөөс хамаартай сэтгэл зүйн докторгүй болж гин гэдэг мэдээд байдаг. Эмэгтэйч мэддэг, эрэгтэйч мэддэг. Гэхдээ тэн дээр яг менеж хийж арга хэмжээ авч гин үгүй гэдэг л айгуу чухал байгаа тийм. Ямар зохицуулт хийх магадгүй өөр төр ямар аргыг хэрэглээд илүү ингэдэг нэг төвшрлийн байдалд орж ийн асуудал нэг тийм эрэг талаас нь зохицуулах байл гэдэг тэр дадал чадвар бүсгүүчүүдэд бас айгүй хэрэгтэй. Яг зөв. Тэгэхээр яг л одоо нөгөө нэгэнд одоо ийм тогтцсон ялгаа байдаг гэдэг мэдээллийг одоо бид нэр одоо ойлголтыг өгч байгаа шүү дээ тий. Тэнгүүд өөрснийгөө айгүй сайн чиглэх хэрэгтэй. Яг дааврын асуудал дээр бол эмэгтэйчүүд. Тэгээ сар болгонд автомжтай ингэн гэдэг чинь ерөөхдөө хүний амьдрал айгүй
цаг хугацааны явд айгу том хугацааг эзэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр айгу бас анхааралтай хандах хэрэгтэй. Одоо жишээ нь одоо асуулт те та хоёрын хувьд одоо яг л энэ замыг туулж байгаа эмэгтэй хүн юм чинь. Тэгэхээр энэ одоо сарын энэ онцгой үеүүдэд ямар байдлаар мэдрэгддэг вэ? Тэрийг яаж зохицуулдаг вэ? Одоо жишээ нь гэр бүлтэй үзье л дээ те. Чин минийх тэгэхээр тогтворгүй байдал нь хийзээ нэхэр нөгөө өмнөх 7 хоногт нь болчдөг. А яг нөгөө сарын тэмдгийнхээ 7 хоногт бол хэрцэнгүй ингээ аюу тогтвортой болчдөг. Нэг савлаад байдаг. А өмнөх 7 хоногт нь бол нэлээд тогтворгүй болдог. Тогтворгүй болж байгаа яаж анзаардаг вэ гэхээр ер нь жижигэн түүхтэй төгсдөг ингээл бүхэл юм амар ядаргаатай юм санагдал. Ямар хэцүү юм бэ гэл ингээл нэг юм цаанаасаа нэг юм ундууцал төрөл. Тэг календараа харангуут яг өмнөх 7 хоног гэхэгтэй байдаг. Тэр үед нь яаж менеж хийж ийна гэхээр дийлэгт бол миний өөрт одоо таарад байгаа юм юу гэхээр гэр бүл рүү фокуслаа багасгаад одоо нөхрийн асуудал, хүүхдийн асуудал, гэр бүлийнхээ асуудал баг фокуслаад тэрнээс ерөөхдөө өөрийгөө татаж авангуудаа илүү нөгөө өөрийгөө нэг юм таатай enjoy ялгах дээр илүү төвлөрөө явчихдаг. Тэнгүүл одоо юу гэдэг нь дуртай юм аа хийх эсвэл найзуудтайгаа уулзах те тухайн одоо 7 хоногт яг надад ямар боломжууд байна тэрийг айл болох ашиглаад өөрийгөө арай илүү нөгөө таатай байлгах тал дээр л арга хэмжээнүүд авдаг шүү дээ. Тэр нь бол юу гэдэг сар болгон адилхан байхгүй шүү дээ. Тухайн сард би одоо юу гэдэг надад ямар боломжууд байна тэрийг илүү ашиглаад одоо гоо сайхан даардаг юм уу найзтайгаа уулзах юм уу те эсвэл шинэ ном хөтэлж авдаг юм уу яавал би илүү тайван байх гэдэг тэрийг л аль болох хийх хичээдэг. Тэгэхээр нэг анзаарсан юм нь юу вэ гэхээр тэгээд фокусаа би өөрчилчихэнгүүт илүү нөгөө юм өмнөд очиж түүртэй юм өмнө стресстэй байхгүй болохоор хосын харилцааг би айгүй нэг тайвнаар айтахнаар аваад тэр 7 хоногийг нэг ачаахан давчих боломж ажаа. А дээрс нь дахиад тосын харилцаанаас гадна хүүхдүүд байж байгаа шүү. Тэгэхээр магадгүй хүүхдүүдэд ч гэсэн би нэг юм таг уур амьсгал айл болох үзүүлэхгүй хүн шиг тэр 7 хоног авчиж байгаа. Тэгээ яг л эн чинь нөгөө туул хэлэхээр зүхтаа харахгүй яалчгүй л нөгөө өөрөө ирэхгүй л нөгөө нэг юм бачимдаа тохгүй болол ирж байгаа шүү. Тэгэхээр нөгөө анзаарангуудаа барьж аваад шийдэл дээрээ төвлөрчих юм бол хосын харилцаагаа гэмтээхгүй байгаад байна. Боломжтой тий. Хоёрын туршлага юм шүү. Тэгээ магадгүй нөгөө гэр бүлийн бусад гишүүдтэй энийг нь ялзаагаад байхгүй тий. Тэднэрээс бас хамааралтай байлгаад ахгүйгээр тий. Нөхрөөч гэсэн илүү тайван байдалд үлдээгээд өөртөө илүү цагийг гаргаад. Миний хувьд бол бас тэгдэг шүү. Би ингээ магадгүй одоо айгүй ингээд толгой өгдүүд ч юм уу тий ингээ ажил дээр ингээд бас ингээ ажлын стресс ингээд нэмэгдэх жишээтэй болдог байхгүй. Тэгэхээр би илүү нөгөө өөртөө гаргах цагаа илүү гаргаад эрт унтах ч юм уу, амрах цагаа арай уртсгах ч юм уу, агаар салхинд алхах ч юм уу гэх мэт юм хөнгөн байдлаар ингээ өөрийгөө ингээд тайвшруулаад терапи хийгээ явуулчихар илүү амар. Эрэгтэйчүүдийн талаас яах хэрэгтэй вэ? Эрэгтэйчүүд ч гэсэн тодорхой хэмжээнд энэ талын мэдлэгтэй одоо мэдээлэлтэй ойлголттой байх ёстой. Тэгэхээр нэгэнт гэр бүл болцсон өөрөөсөө өөр хүсний хүнтэй хамт амьдарч байгаа юм чинь тэр хүнийхээ онцлогийг бас одоо тэр эмэгтэй хүснийхээ онцлогийг ойлгох ёстой. Тэр мэдээлэл аавна. А тэгэнгүүт хов хүний онцлог гэж ярьсан те эхнэр өөрийнхөө онцлогийг нөхөртөө илэн талангүй хэлэх ёстой. За ингээд одоо савлгаанд ордог ч юм эсвэл би айгу хидэх гээд юм аа эсвэл амар хичгэрж юм сэдмээр санагдчих. Одоо жишээ нь миний хувьд бол амар хамттай иддэг болчихдог байхгүй юу? Яг тэр үед ингээл илүү одоо иддгээсээ илүү хэмжээтэй идэнэ. А гэхдээ бас энэ ч ууруцаар байлгүй яах вэ? Идээд байгаа мөртөө тий идээд амттай юм идээд байгаа мөртлөө ингээл цохолдох гал ингээл тэгэл ингээд хамар шархиал ойлуулж гал тэгэл эхлэв штэ. Тэгэхээр ерөнхийдөө ингээд амттан эздэгэ гэдэг мэдээ би амттай эдгээр илүү нөгөө нэг тайван болж байгаа. Аль болох тэр нөгөө сэтгэл зүйн тогтворгүй байдлаа ингээд дарах гээд байгаагаа мэдээд байдаг байхгүй. Тийм болохоор илүү амттай эдэд байдаг би. Тэрийг одоо нөхөртөө хэлдэг. За энэ үед би өөр амттны асуудал болохоор юм амттнаа баг дээрээ гэдэг асуудал манай гэрт байдаг. Тэгэхээр тэрэн дээр одоо юу гэдгийг яг энэ хугацаанд 5 юм уу 7 хоногийн хугацаанд энэ дээр бол асуудал их шаардлагатай гэдгийг нөхөр гэр бүлийнхэндээ хэлчихэнтэй. 5-аас 7 хоногт тэр эмэгтэй хүн сэтгэл зүйн тухгүй таагүй байхад зүгээр өөрийгөө хайрлаад байж иж болно. Тэр нэг одоо хувц овоороод угаах байна уу, байхгүй байна уу тэр жижигхэн мөртлөө тухайн эмэгтэй хүнийг бас нэг төртүүлдэг ажлууд байдаг шүү дээ зөндөөлөдөг гэр ахын. Тэр мөрнээс одоо чөлөөлөгддөг те тэрийг гэр бүлийн гишүүд нь бүгд хүлээн зөвшөөрч гисэн байдаг. Тийм л байх юм бол одоо юу гэдэг аль альныгаа дэмжиж гин л гэсэн байхгүй юу? Энийг байхгүй болгож чадахгүй гэхдээ тэмцэж гин гэр бүлийн харилцааг сөрөг болгох, уур амьсгалыг таагүй болгохгүйгээр шийдэх бүрэн боломжтой. Тэгэхээр нөхөр хүүхдүүдийн зүгээс
ээжигээ энэ үед нь тайван байлгая. Ямар нэгэн байдлаар гэр бүлийн асуудлаар жижиг сажиг асуудлаар унтууцуулахгүй ч гэдэг юм уу те өөрт нь цагийг нь олгодог, гадуур гаргадаг, найз нөхөдтэй уулзуулдаг те. Тэр хэрэгцээг нь энэ 7 хоногт нь бас хангадаг гэдгээ зүгээр тохиролцоол ярилцаал. Энэ бол хэцүү биш одоо юу гэдэг ойлголцох хамгийн гол нь ойлголцох ярилцах хэрэгтэй те. Нэг нь л энэ хоёр хосын амьдралын асуудал те гэр бүлийн асуудал байгаа юм чинь тэрэнд нэг нууж хаагаал болдоггүй юм болох гэж байгаа юм шиг байгаад хамар шаардлага. Тэгвэл илүү амар. Тэгээд нөгөө эмэгтэй хүнд гараадаа тэр нөгөө савлгаатай юм чинь гэр бүл рүү орж ирэхгүй гэсэн. Хосын харилцаан сүргээр орж ирэхгүй. Тэр хүн ингээл өөрийгөө ингээд тайвшруулах ямар нэгэн арга зам олох хэрэгтэй болж байна. Тэгээ бас нөгөө энэ гэр бүл дээр гарч байгаа яг энэ харилцаа уур амьсгал нөгөө хүн нөгөө ажлын байран дээр ирээд бас ингээд гаргана. Тэр чинь үгүйс нөгөө эмэгтэй хүний хэрэгцээ эрэгтэй ч ялгаагүй л. Тэгэхээр нөгөө гэр бүл бас илүү ингээд гэр бүлийн уур амьсгал ингээд эрэг зөөлөн байснараа бид нөгөө ажлынхаа байран дээр нөгөө бусад хүмүүстэй бас яах нь илүү эргээр ханддаг, тайван зөөлхөн байж чаддаг. Аливаа зүйлийг нөгөө стресстэй, сөрөг байдлаас нь хүлээж авахгүй байх юм асуудлууд ч ерөөсөн жижигхэн л юм гэр бүлийн бас юм эрэг харилцаа бас ийм тохиолдолд хэлэх үү. Одоо сарын тэмдгийн мөрчлөөс хамаарат би угаасаа тогтворгүй болдгоо гингүүтээ тэрийгээ давуулан тогтворгүй болгодог тохиолдол байж болох уу? магадгүй. Угаасаа би ингээд нааштай олчдаг гингүүтээ л урхан ингээд тэрийгээ гаргаал байдаг. Тийм тохиолдлууд ерөнхийдөө байдаг. Тэр энэ бол бас миний чих байгаа хэрэг байгаа байхгүй. Тийм. Угаасаа би ууралдаг гингүүтээ нөгөөтгийгөө ууралдаг төвшнөөсөө илүү баг гаргаал, илүү тогтворгүй болол тийм. Энэ бол бас шийдэх ёстой л гэсэн үг. Зөв байдлаар шийд. Тэгэхгүй би угаасаа савлдаг гэд нөгөөтгөө улам хүчин нэмээд авшаалахгүй гэсэн үг шүү дээ. Үүс энэ хямрал надад болоод идэв. Тэгэхээр би энэ хямрлаа ингэж л гарах ёстой гэж нөгөө байсан энэ юунда байж болохгүй л гэсэн үг л дээ. Яг тэр дааврын нөлөө чи өөрөө хүн ухамсартайгаар тухайн сэтгэл зүйн байдлаа доктортой байлгах гэж хичээсэн ч гэсэн яг тэрийг зохицуулахад айгүй хэцүү байхгүй. Яг тэр цаана өөрөө даавар нөлөөж учраас. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хувьд ч гэсэн тэр талаас нь хараад ууралж юм гэж харахаасаа илүүтэйгээр магадгүй манай нөлөө байгаа гэдгийг нь бас айгүй сайн ойлгох тийм. Тэгвэл нөгөө их тохиолдол бол яаж юм гэхээр ууралдаг, ааштай олчдаг гэдэг нэг юм буруутгалын нүдээр харах магадлал бас айгүй өндөр шүү дээ тийм. Ямар нэгэн нөлөөгөөр орж исэн хамаагүй тэр тавгүй байх одоо шаардлага уг нь бол байхгүй. Тавгүй байдлыг засах боломж дандаа байж идэг. Гэтэл зарим тохиолдолд яг хоёр талаасаа л тий эмэгтэй нэг за сар болгонд ингэдэг чи байгалийн зам юм чи юу сүртэй юм. Тэгэл зүгээр олооч ч гэдэг юм уу тий хүн болгонд ингэж яхаа чи сүрч игнэч гэдэг юм уу. Эмэгтэй хүн болгонд төрдөг эмэгтэй хүн болгонд ингэж байгаа юм чи ингээд нэг тиймэрхүү байдлаар бас одоо юу гэдэг нийгмээс хандах тий бусдаас хандах тийм хандлага гарч иж байгаа. Нөгөөх нь бас яг багийн шин тий би угаасаа ингэдэг юм ирсэн юм чи аргагүй шүү дээ. Гэл ингээд яг энэ байдал чи угаасаа тухайн хүн угаас сэтгэл зүйн тавгүй байх юм бол юу нөлөөлөх өөрийнхөө эрүүл мэнд болон өөрт нь муу дээрэс нь чамтай харилцаж байгаа бүх хүнд ч зөвөр харилцаж байгаа байхгүй. Тэрийг ангаргаж чинь. Яадын гингүүт чамтай харилцаж байгаа өөр хүүхэд хаана нижэл хаамт олон найз нөхөдлөө чи яг тэр яг л энэ одоо юу гэдэг байдлаараа харилцаанд орчиж байгаа болохоор чи нөлөөлөл үүсгэж юм бий. Сөрөг нөлөөлөл тийм таагүй байдал бий болоход байгаа. Тэгээ нэгэн л ийм байдал нь үнэн. Гэхдээ үүнийг яг бид нэр зохицуулах ёстой. Зохицуулах ёстой гэдэг шиг л байна. Зохицуулах чадвартай ч байх ёстой гэдэг. Тэгээ энэ гол нь боломжтой одоо юу гэдэг огт боломжгүй дааврыг зогсооно гэдэг үйлдэл хийх гээгүй бид нэр те. Нэгэн даавраас очиж байгаа өөрчлөлтийг бид нэр өөрснөө зохицуулах бүрэн боломжтой. Тийм. За. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд яг нөгөө хүүсээс хамаарсан даавар дээр нэг юм одоо хамгийн гол ялгаа ерөөхдөө эмэгтэйчүүдээр ингэж гарах гэдэг. Бас нэг хүүсээс шалтгаалаад хүний сэтгэл зүй ер нь тайван байх. Аюулгүй байдлыг мэдрэх юм уу тийм нэг тайван байна. Одоо сэтгэл зүйн хувь тайван байна гэдэг чинь ер нь бол чухал гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр байдлыг хангахад бас нэг даавар айгүй хүчтэй нөлөөлж идэг. Тэр нь болохоор ерөнхийдөө зөвхөн эмэгтэй хүнд ялгардаггүй. Эрэгтэй эмэгтэй бүх үсэн хүнд ер нь тэр ингээл ялгарч идэг. Гэхдээ автоматар эмэгтэй хүмүүс илүү их ялгаруулж идэг тэрийг. Тэгээд ер нь хүний бид ингэж ялгарч байгаа бүх дааврууд чинь механик буюу гадна орчны үйлсээр идэвхжиж идэг. Тэр ямар даавар вэ? Тэрийг хэлэхгүй. Тэрийг ерөөсөө хэлж болохгүй даавар байгаа. Тэгээд тэр даавар нь болохоор эмэгтэй хүн яг ялгаагүй нөгөө ялгарч байгаа мөртлөө эмэгтэй хүн илүү ялгаруулж чадаад байдаг, эрэгтэй хүн ялгаруулж чаддаггүй. Тэр байдлаасаа болоод тэр сэтгэл зүйн тайван байдал гэдгийг
Буюу нөгөө аюулгүй байдал гэдгийг мэдэрдэг тийм тавтай хин нэгэн хүн намайг хамгаалж байгаа, хин нэгэн хүн миний хажууд байгаа гэдэг тийм тухтай мэдрэмжийг эрэгтэй хүн бага авдаг, эмэгтэй хүн илүү сайн авдаг гэсэн. Тийм нэг бас дааврын төрөл байгаа. Окситоцин. Окситоцин гэдэг даавар байдаг. Энэ болохоор нөгөө манчин техникээс ялгарч идэг. Яахаар ялгардаг вэ? Угаасаа тэрвэрлтийн даавар гэдэг нэртэй байдаг байхгүй. Тэгэхээр хүний бие арьсаар шүргэлцэх үед биед ялгарч идэг. Мэдээж таатайгаар шүргэлцэх тийм халуун дулнаар таатайгаар шүргэлцэх тэрвэрлэх үед хамгийн ялгардаг даавар гэдэг окситоцинтэй. Энэ болохоор одоо бүхэл хүнд ялгарч болдог. Гэтэл эмэгтэй хүнд яагаад илүү ялгарчдаг вэ? Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг, хөхүүлдэг, тэрвэрдэг гэдэг үйлдэл айгүй хийж байдаг. Тэгээ ерөнхийдөө эмэгтэй хүн нэг тэрвэрдэг юм уу шүргэлцэх үйлдэл илүү хийдэг. Илүү байдаг болохоор эмэгтэй хүн тэрийг ингээд өөртөө илүү сайн ялгаруулж чаддаг. Тэгэнгүүтээ яг хуу амар тийм таатай тайван аюулгүй мэдрэмжийг авч чаддаг. Эрэгтэй хүнд их боломжтой. Гэхдээ нөгөө арай бага шүргэлцээд байгаа болохоор арай бага ялгарчдаг. Тийм болохоор эрэгтэй хүн одоо юу гэдгийг нөгөө тайван гэдэг юм арай бага мэдрэмжтэй. Тийм болохоор эмэгтэй хүн ингээд нөхөр ирээл тэрвэрхээр, хөөхөд ирээл тэрвэрхээр нэг гэр гоё шүү гэж хүмүүс ярьдаг шүү дээ, тийм. Гэрт их гоё халуун дулаан байдаг гэхээр яг л бас энэ нөлөөлөл бийж идэг. Тэр нэг сая туул ярьж штэ. Эмэгтэйчүүд болохоор энэ даавар илүү их ялгараад байдаг. Тэгээ нэг аюулгүй байдал хайрлуулах, хамгаалуулах хэрэгцээгээ илүү хангачаад байна. Тэгвэл эрэгтэйчүүдийн үед илүү бага ялгараад энэ хүмүүс маань эдлийн мэдрэмжүүдийг бага аваад байна гэж. За тэгвэл эрэгтэйчүүдийн дааврын одоо ялгарлтыг ихсгэх, магадгүй тэднэртэй тэр мэдрэмжийг өгөхийн тулд эмэгтэйчүүдийн зүгээс юуг анхааруул зүгээр ямар шийдэл вэ? Нэг зүйлийг хэлмээр байна л да. Нөгөө даавар гэдэг ингээд ярихлаар айгүй хэцүү те эсвэл одоо хоол энэ учрыг олно гэж байхгүй ч гэдэм ингээд жоохон түлхэх гэдэг. Тэгэхээр бас сонсож байгаа хүмүүс бас битээ тэгж хүлээж аваарай гэж хэлэх байна. Яа тэгэхээр энэ даавар гэдэг зүйл нь өөрөө сэтгэл зүйтэй болол маш их холбогдно. Дээрэс нь бид нар тэрнээс одоо аль болох учрыг нь олоод зөв шийдэж сурахгүй юм бол нөгөө цогтой харахгүй нэг юм байна. Тэгэхээр энийг бас хэлмээр байна. Ялтчгүй нөгөө үйлдэлийн хувьд эрэгтэйчүүд маань нэг баг хүрэлцэж тэрвэрлэлтэд байгаа учраас одоо энэ даавар бага ялгарч байгаа учраас шийдэл нь юу гэж болох вэ гэхээр эхнэрүүдийн зүгээс нөхрөөдөө илүү одоо тэрвэрдэг байх. Магадгүй гэр бүлийнхээ тэр соёл гэр бүл дотроо илүү одоо ингээд би энийгээ тэрвэрдэг тэр нэг соёлыг дадлыг бид нар одоо бий болгох юм бол аавуудт маань нөхрөөдт маань тэр даавар илүү их ялгараад ирэх тусам илүү нөгөө сэтгэл зүйн хувьд тайван, эерэг тогтвортой байх нөхцөлийг одоо бүрдүүлж байна гэсэн. Тэгэхээр магадгүй эмэгтэйчүүдийн зүгээс нөгөө өөрийг нэрж тэрхийг хүлээхээ орно магадгүй өөрөө очиод нөхрөө айгуу сайн тэрвэрдэг байх. Тэгээ сая зүгээр бодож байна л да нөгөө ярьж хахад магадгүй ингээл нэг хосууд заримдаа нэг юм одоо юу гэдэг муутчгал гэдэг үг гэдэг шүү дээ. Ингээл нэг юм сөргөөцөлтөл байдаг үү. Магадгүй тэр үед тэгж яхаа орон зүгээр сайхан тэрвэрлэх юм бол энэ даавар нь өөрөө ялгараад ирэнгүүт аяндаа нөгөө нэг асуудал шийдвэрч. Тийм. Одоо хүн болгонд тийм нэг төвштэй бараг байдаг шүү дээ. Айгүй юм тавгүй байхад тийм нэг хүн тэрвэрээ 50 байгууд нэг хэсэг хугацааны дараа ингээл нэг юм 50 мэдрэмж авдаг чи яаж ирэхээр энэ даавар өөрөө ялгарч байгаа юм л үйлдвэр нь байж байгаа тийм. За тэгэхээр хосын харилцаанд ерөнхийдөө бол маш олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тэр олон хүчин зүйлийн одоо нэгэн хэсгийг өнөөдөр бол авч ярьлаа. Энэ маань юу гэхээр нөгөө хүйсээс холбоо, хүйсээс хамаарсан биднэрт ямар ялгаанууд бий болоод байдгийг тэр нь бидний харилцаанд одоо нөлөөлдгөө гэвэл нөлөөлдөг байх гэдэг. Тэгэхээр энийг одоо яаж зөв шийдэх вэ гэдэг одоо талаас нь бол өнөөдөр ярьлаа гэхэлээ. За тэгэхээр энэ удаагийн подкастын дугаараар та бүхэндээ энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүүсийн ялгаа одоо хосын харилцаанд нөлөөлдөг талаар тийм ээ ялангуяа хэл яриа, ой санамж одоо нөгөө дааврын ялгарлтын талаар илүү тодорхой та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр магадгүй та бүхэн энэ подкастын ярианаас тийм ээ сэтгэл зүйчдийн маань зөвлөгөөг одоо амьдралдаа илүү мэдрээд ойлгоод бас хэрэгжүүлээд ингээд мөрдлөг болгоод явчих юм бол та бүгдийн харилцаа илүү эерэг, зөв, сайхан ийм байхаа одоо нөлөөлөх нэ гэдгийг энэ удаагийн подкастын дугаараас та бүхэн ойлгосон байхаа гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзтлаа. Баяртай бүсгүйчүүдээ. Баярлалаа.